2025 оны үйл ажиллагааны тайлан. 2025 он Хамбогд Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн үр дүнд бодит бүтээн байгуулалт болон хэрэгжиж буйг онцлог жил боллоо. Хамбогдын хөгжлийн хурцлуур, оюу толгойн сан, орон нутгийн удирдлага, түншлэгч талууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран боловсрол, эрүүл мэнд, бизнесийн хөгжил, инженерийн дэд бүтцийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв. Нийгмийн төслүүд 2025 онд санан хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого хөтөлбөр хэрэгжилтийн уялдааг бэхжүүлэхэд төвлөрөн ажиллаа. Ахлах ангийн сурагчдад зориулсан хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд нийт 837 сурагч хамрагдаж, хувь хүний хөгжил, гадаад хэл, олон улсын ихтэй сургууль бэлтгэх чиглэлээр бодит ахиц гаргаж чадсан бөгөөд сурагчид олон улсын шалгалтанд өндөр оноо авч, гадаадын ихтэй сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн амжилтууд гарсаар байна. Мөн элгээлтийн багш хөтөлбөр 8 багш Хамбогд Сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж 1200 сурагчдад англи хэл, нийгэм, түүх, математик, биологийн хичээлээр хүрч ажиллаж байгаагаас гадна улс бүсийн олимпиадуудад амжилттай оролцож, Хамбогд Сумын сургуулиудын нэр хүндийг өсгөж байна. Дэлхийн иргэд Хамбогдоос 2025 боловсролын өдрөлгийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, 1078 сурагч клубийн үйл ажиллагаа, англи хэлний тайлан тоглолт, цуврал бэлтгэлүүд, галт талбайд мод тарих санаачилгад идэвхтэй оролцлоо. Бид хөгжлийн алтан сан төрийн бус байгууллагатай хамтран сурагчдын нийгмийн болон санхүүгийн боловсролыг дэмжих авлуутан хөтөлбөрт 100 сурагчийг хамруулж байна. Боловсрол хөгжлийн төв байгуулахаар төвийн зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлсэн байна. Хурцхуур сан Хамбогд Сумын эрүүл мэндийн төвийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлууллаа. 2025-аас 2027 онд хэрэгжих уг хөтөлбөр нь сумын эрүүл мэндийн төвийг нэгдсэн эмнэлгийн статуст шилжүүлэхтэй холбоотой 60 гаруй үйл ажиллагааг сум орон нутгийн хамтарсан санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлнэ. Иргэдийн оролцоод хөгжил оролцоо түншлэл хөтөлбөр 2025 онд хөгжил оролцоо түншлийн хүрээнд хөршөөрөө хамтдаа хүүхдэд ээлтэй Хамбогд төслийн уралдаануудад нийт 17 төслийн саналууд ирүүлснээс 4 төсөл шалгаран амжилттай хэрэгжиж, 70 гаруй иргэн төсөл боловсруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтанд хамрагдаж, цаашид бие даан санаачлах хэрэгжүүлэх чадвар бүрдсэн байна. Бизнес хөгжлийн төслүүд 2025 онд хурцхуур сан Хамбогд болон сумын эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор чадваржуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв. EBRD-тэй хамтран хэрэгжүүлсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулах танхимын цогц сургалт болон ганцаарчилсан зөвлөх үйлчилгээг зохион байгууллаа. Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа бичил жижиг бизнесийн зээлийн хөтөлбөрөөр 2,336 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 35 бизнес эрхлэгчдэд олгож, мөн шинэ бизнесийг дэмжих зээлийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлийн 2 төсөлд 190 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Байгаль дэлхийн шийдэл бүхий амны орон сууцны цогцлбор хотхны төслийг эхлүүллээ. Хөрөнгө оруулалт татах чиглэлээр EBRD болон Premium Concrete компани нартай хамтын ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, 2025 онд нийт 234 сая орчим төгрөгийн санхүүжилт татан бодит үр дүнд хүрч ажиллалаа. Дэд бүтцийн төслүүд сумын төвийн 613 км хатуу хүчилттэй автозам ба тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд автозам, дугуйн зам, явган зам, ус зайлуулах систем бүхий ээж бүрэн замын төслийг хэрэгжүүлэн төслийн гүйцэтгэл 76.4% хүрлээ. Спорт амралтын цогцлбор төслийн барилга угсралтын ажил эрчимтэй явагдаж, нийт гүйцэтгэл 81% хүрээд байна. Тус цогцлбор нь спорт зал, бүхий дэвчээ, усан бассейн, олон төрөлт спортын танхимууд бүхий цогц байгууламж юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц төслийг бүрэн дуусгаж, орон нутагт жишг шийдлийг бодитоор нэвтрүүллээ. Хот байгуулалтын урт хугацааны төлөвлөлтийг 3 бүсэд хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлэн, Хамбогд Сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг орон нутагтай хамтран хийж гүйцэтгэж байна. Хамбогдын хөгжлийн хурцхуур сан нь тухайн жилийн үр дүнгээр хязгаарлагдахгүйгээр сумын урт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, бүтээн байгуулалт, санхүүжилтийн механизмыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна. Хамбогдын хөгжлийг хамтдаа Хамбогдын хөгжлийн хурцхуур, оюу толгойн сан